Espera, soy frontera. Ya encuentro la manera de cómo conseguir esta vida espera. De un día para otro cuando no lo esperas pasa una novela con solo. Сайн байцгаана уу? Хамгийн түрүүнд мэдээж donation хийсэн хүндээ үнэхээр их баярлалаа. Ингэж сэтгэл гаргаж байхад нь жаахан удаачихсан бол үнэхээр их уучлаарай. Тэгээд бичлэгээ урт тулгах нэг гоё санаа олсон. Та хэдийн ингээд лайк дарж байгааг харж агаад бичлэгээ урт тулгана. Одоо 1k лайк хүрчих юм бол 10 минут, 2k хүрчих юм бол 20 минут дээргээд урт тулгана гэсэн үг. За тэгээд ер нь та лайка сайн дараад авах юм бол ингээд бичлэг маань улам урт толоод байна л гэсэн үг. Тэгээ бас сабаа дарахаа битгий мартаарай. За тэгээд бичлэгэндээ орцгоё. Цэвэрлэгээр ирсэн хатны цагаан хүлэг баатрууд болон элс болон ган овгийн оркууд үлдсэн мангасуудыг устгаж байна. Алхан налаад, чархан шараад, идэхэн нийдээ жинхэнэ цэвэрлэгээ хийж байна. Энэ тулаан дундуур зарим нь бас амжуулах юм аа нэрээ. Өмнөх бичлэгдээр ингэхгээл байсан юм байна л т. Ичээд зүхтаж бахтаа зүгээр. Энэ үед лойд дээр баарон их нэртэйгээ ирээд тэрхэхэд манай хүн мөнгөө л хамгааллаа гэж бодоход шин цолтой болно. Терминал шавж устгалын 1-р үеийг давлаа гэд шавж айлгадаг чадвартай болно. Бараг энэ чадвар байхгүй байсан ч гэсэн нэг хараал айлгачаар царайтай л да. За тэр яах вэ? Лойд оройн цагаан хүлэгт баатруудын командлагч Валилард Бланк гэдэг хүнтэй уулзаж энийг зүгээр цагаан хүлэгт баатруудын ахлах жимчин цагаанаа гэж дуудчихъя. За тэгээд цагаанаа би чамайг хүндэлж байгаа. Чиний төлөвлөгөө гайхалтай байсан. Хотныг азар авраагүй байх. Гэхдээ миний бахархал өвдөж байна. Чи шидэднүүдийг явуулж цэргүүдийг үлдээсэн. Хатны хажууд өгөх л нэр төрийн хэрэг. Чи надад таалагдахгүй байна гэж шоу хэлцдэг. Тэгээд одоо чиний ээлж би хэлхийг хүссэн зүйлсээ хэлсэн. Гэхдээ манай хүн бодноо. Цагаанаа номонд улаанаг хэрцгий хатан болоход нь түүний өгсөн харгас тушаалуудыг биелүүлж ирсэн. Тэгээд зүгээр л ард иргэдийг хамгаалж байсан хаваартай тулалдсан. Хаваар тэр үед Сэлбийн мастер болоогүй байсан учраас арай гэж ялсан. Тэгээд цагаанагийн эцсийн үг нь улаанаг зогсоо гэж хэлээд амиа алддаг. Үнэхээр үнэнч бас төрөлхийн дайчин хүн гэж бодоод тулалдах санал тавина. Лойд ялах юм бол цэргүүд тариаланд ажиллана. Цагаанаа ялвал улаанараа буцна. Нөгөөх нь хатны тушаалгүй энгийн хүн рүү дайрахгүй гэхдээ манай хүн хорон үгээгээрээ яаж иж байгаа тулалдалгүй яах вэ? Тэгээд бүр өөр нь тулааны дүрвийг өөрчлүүлээд лойд багч гэсэн гэмтэл учруулвал ялна. Харин цагаанаа сэлмээ хуйнаас нь гаргахгүй үзэхэр болно. Энэ үгийг сонсоол манай хүний тэр царай бүр чөтгөр цаашаа болсноо. Уралсан манай тесрэлд ашиглаад дайрна. Цагаанаа арай гэж бултахад нөгөөх нь явж байгаад уулыг нөхөлж байдаг шүү. Тэгээд уул руу нэг хараад лойд руу нэг харахад лойдын царай бүр амар. Тэгээд маргаашнаас нь хаан тулсын шилдэг 500 цэрэг газар ухаж байгаа юм да. Тэгсэн лойд хавар хоёр уулан дээр энэ үнэхэр бүтэн гэж юу? Тийм ээ. Оркууд надад заасан юм. Энэ миний ад жаргалын тасалбарыг хамгаална гэд уулыг нэг төрлийн мангасын хөшөө маягийн юм болгож байдаг. Удалгүй нүжигнэм болж бүх хүмүүс айж байлаа. Тэдний толгойд нэг л бодол орж ирж байдаг. Лойд эзэн биднийг хамгаална гэж. Цагаан хүлэгт баатрууд бүгд хуйг дуулгаа өмсөн бэлэн байдалд мастодон гих заан үхэр хоёрыг нийлүүлсэн юм шиг амтны сүргийн урд зогсож байна. Сүргийг ирэхээс өмнө лойд цагаанаад мастодон сүрэг ирж байгаа гэж хэлсэн юм байна лээ. Нөгөөх нь ч яаж мэдсэн юм гэхэд нь ер нь ойлгомжтой л доо. Юу ойлгомжтой гэж? Ер нь бол тийм гээд төмөр нүрээ гаргаад аргалцсан юм байна лээ. Тэгээд сүргийн урдаас дайрч зогссон үед нь тойрч бүгдийг нь дуусгах төлөвлөгөө гаргаад 10-20 хүн өөхөх байх энтрэ гэж бодож байхад нь цэргүүдийн нэг нь тулааны дараа хайрт хүнтэйгээ гэрлэн гэд кино юм уу аним дээр гардаг өөхөөс өмнө хэлдэг үгийг хэлээд байж байна. Тэгэл дайраад гихт нь бээр нь хуйг идэрч байхгүй лойдын загтлыг дамжуулахаар ирсэн байдаг. Лойд тэгсэн чинь уулан дээр хоёр талбай барьчихсан даллаад байна.
Тэрийг нь бээр нь хараад цэргүүдээ тосгоны зүүн өмнө зүг рүү яваарай, хурдлаарай. Цагаана юу яриад байгаа юм сүрэг ирчлээ. Тэнд чинь очивол зогсоож чадахгүй гэхтэн Ллойд ахаад даллаад байна. Бээр нь ч хараад хэрвээ та нар маргалтаад байвал хатанд хилээд ажлаас чинь халуулна шүү гэж шүү. Тэр үнэхээр далбайгаар ийм үг хэллээ гэж үү? Үгүй ээ, энэ зүгээр л миний төсөөлөл. За тэгээд сүрэгч ирлээ. Ллойд нэгдүгээр хэсэг. Сүргийн урд тэдний байгалийн дайсан Мегалониог дуурайлган хийсэн хуурмаг дүрс байгаа. Түрүүн хийгэд байсан хөшөө. Нөгөө хөшөөг нь хараад нөгөө сүрэгч нь нам зогсно. Хоёрдугаар хэсэг цагаан хүлэгт баатруудаар аль болох их чимээ гаргуулна. Цагаанаа эргэлцээл. Тэгээд баруун зүг рүү хурдлана. Тэдний байгаа зүгт цэргүүдээр ухуулсан шуудуу байдаг. Тэгээ 3 дугаар хэсэг сүрэг шуудуу руу унахад хаамаан ус асгаж урсгана. Энэ нь Саалсуугийн тулаан Солонгосын түүхэн дэх чухал тулаануудын нэг. Солонгосын цэргүүд Саалсуу гэх голыг ашиглан Хятадын цэргүүдийг живүүлж байсан арга ашигладаг. Тэгэл манай хүн далбайгаа хаяал хоёр гараа алдлахад бээр нь ялалт хэмээн хэлнэ. Урссан мастодоны сүрэг урсгал дагаж явсаар ирэг дээр очин тайвширсан бололтой явцгаана. Ллойд тэднийг сайн шим тижээлтэй газар руу албаар урсгасан байжээ. Энийг харсан цагаана дайнд явах бүрдээ дор хаяж 5 хүний алддаг. Нэр төртөө өгөж алдар нэр нь үлдэнэ. Энэ бол худлаа. Ардан зөвхөн зов чаналсан арга гэрийнхэн л үлддэг. Гэхдээ сая нэг хүний алдах битгий хэл бэртсэн ч үгүй. Цагаана Ллойд хавар хоёрыг дараагийн дайралтаа яах талаар ярьж байхад бид туслах болноо гэд хүрээд ирнэ. Өнөөдөр бид жинхэнэ ялалт гэж юу болохыг нүдэрээ харлаа. Танаас суралцахыг зөвшөөрөөч гэд өвдөг сохирно. Ганц цагаанаач биш бүх цэргүүд. Тэгсэн Ллойд угаасаа үлдээч гэж гуйх гэж байсан юм гэд хурал хийнэ. Тэрэнд нь Капуа гэх нуурнаас усан зам байгуулах талаар ярьдаг. Гэхдээ тэнд домогт аратан байдаг. Сторма хаан гэх нуурын гүнд нойрцож байгаа аратан. Бид тэрнийг сэрэх болно. Би эсэргүүцэж байна. Би ч гэсэн би дэмжиж байна. Би ч гэсэн. Зя ингээд 2-3-ын харьцаатаагаар барилгын ажил эхэллээ. Бүх цэргүүд хурц барьчихсан урд нь та тэр аратныг аргалж байгаад удирдах гэж байна уу? Би ямар шидтэн үү? Би тэрийг жаахан судалсан юм. Уул шиг том аратан. Гэхдээ тэр хүн рүү дайрч байгаагүй. Тэр өөртөө далан барьж нуур бүтээдэг. Ойр орчим сүйтгэд чанга чимээ гаргадаг. Бид тэрийг ашиглаж ирж буй аратнуудын дайралтыг чимээгээр болоод би энэ төлөвлөгөөг харуул нохой гэж нэрлэсэн. Тэр нойрсож буй аратныг сэрэж зовоох гэж байна. Сатан хүртэл иймжүүл бодохгүй гэж хаваар бодоод бүтлгүйтвэл гэж асуухад тэгвэл чи тэр мангасыг устгаад оронд нь өдөр шөнөгүй орилох болно. Энэ бол харуул нохой төлөвлөгөө. Тэр намайг нохоо мэт үзэж байна. Манай хэд ирэхэд Ллойд симуляцаараа ажиллаа эхлэхэд санаа зовлтгүй. Хаяа ингэдэг юм. Удахгүй дуусна. Хитрхи ухаантай болохоор энгийн хүмүүст солиот юм шиг харагддаг байх нь гайхалтай. Энэ үед далайн гүнд хүмүүс ахаад л ирэх шив. Би тэднийг нэг удаа уучлсан. Гэхдээ дахиад намайг сэрэх гэж оролдвол би тэднийг ална. Домогт хаан, Сторма хаан. Эннээс харахад хаваар маань өдөр шөнөгүй орилох ажилтай болох шиг боллоо. Үзэгдэл солигдож бээрн маань газар хөвтцэн мастодоны зулцгнуудыг эрхлүүлж байна. Ноёнтон тэд дайралтын үеэр ихээсээ салсан их өхөртөн ааштай болохоор өсөх зөвшөөрөл авах гэж байсан юм. Тэд догшин ааштай болж өснө. Үгүй дээ. Яагаад? Өхөртөн болохоор. Амтан өсөх хэцүү шттэ. Үгүй дээ. Яаж мэдж байгаа юм? Учир нь тэд өхөртөн болохоор. Тэднийг үлдээгээд хизээ нэгэн цагт хэрэг болно доо гэд явж байхад оркууд өөрсдийнхөө тосгонууд хамгаалахаар буцаж байдаг. Тэрийг хараад Грек гэх зэрэгт 5 хүн аваад цуг явж асуудал гарвал мэдэгдээрэй гэж тушаа. Тэгээд цагаан хүлэгт баатрууд дээр очиод тарих угаалт юмнаа. Уулыг нүхлэх агуу баатрууд хэн билээ? Цагаан хүлэгт баатрууд хэн аратныг хүрзээр нам цохих үлээ? Цагаан хүлэгт баатрууд та нар хүрзний агуу хүчинд итгэж байна уу? Тийм ээ.
Энэ үед хаваар тэднийг үнэхээр их өрөвдөн харж зогсно. За тэгээд усыг алдагдуулахаар нэг хэсгийг нь нурааж баг багаар бутархаар болгоно. Эцэст нь Storm хаан сэрлээ. Би бон гээл гарч ирнэ. Бүгд гайхан, игдүүтэйг нь гайхан. Тэгсэн манай хүн аратны хэлийг ойлгоод байна шүү. Манай хүн Подон Баангул Хааман гурийн хэлийг ойлгодог шиг энэ амьтныхыг ч бас ойлгож байдаг. Тэгсэн нөгөөгч нь манай хэд рүү хараад юм яриад байна шүү. Би та нарыг харахгүй гэж бодоо юу? Та нар үнэхээр намайг далангаа бариад унтаад өгнө гэж бодоо юу? Би та нарыг зүйл дуусгана гэд усаар давлгай гарган дайрахад хаваар үсрэн очиж манай тэсэлт хийхэд алгадаад унгач. Тэгээл алхаас өөр харахгүй нэгэд аврас хэлмээ гаргахад Ллойд болиулна. Энэ аратан Подон идэр шиг дуудагцсан эмтэн бол энэ бүтэн гэд хаваар саадуулах хооронд ойртох гэсэн ч нөгөөх нь амар сайн мэдрэхүйтэй байд. Хаваарын сул дайралтууд нөлөөлөхгүй гэж бодоход би бон гээл хамаг чангаараа манай хаваар орилоход ойр хавийн цэргүүд битгий хэл нөгөө аратан хүртэл гайхаж байгаа юм чинь. Тэгснээ ээжээ. Гэхдээ би чиний ээж биш штий. Бас би эрэгчин. Хаваарч бүтчихлээ гэд би бон гээл ярьж өгнө. Миний биеийн аль хэсэг бяцхан аймалт шиг харагдаад байгаа юм. Яагаад гинт надаас хачин юм асуугаад байгаа юм бэ? Би бон. Би царай муутай биш. Ингэж ярих зур Ллойд толгойн дээр нь явж байдаг. Яг алуулах нь гисэн гар нь хүрдгүй. Тэгэл үсрээл энийг амтл гэд жижигрүүлдэг үрээ амруун шиддэл нэрээ жижигэрдэг шүү. Нөгөөх нь газар дээр гарч ирээд дэлхий яагаад том болчихв гээл гайхан байхад манай хүн бариад авалгүй яах вэ? Тэгсэн ч бас хаа юм да нэрээ сүүлээр ганц шаагаал зүхтаж байна. Манай хүнч Подон Баангул Хааман гурыг гаргаад явуултал манай Подоныг шууд шаагаад авч шүү. Подон ч юугаараа дутгуу зөрүүлээл бас хусч ийн. Тэгээд нэг хөөрхөн зодон болно. Хааман нэмэгдэх санаатай үсрэхэд нөгөөтг чинь бултаад дахиад зүхтана. Гэтэл урд нь Баангул гарч ирэхэд энэ ертөнцид яагаад байгаагаа мэдэхгүй Storm хаан 400 жил унтаж өнгөрүүлсэн тэр амьдралдаа анх удаа гэрэл харлаа. Ллойд ирээд одоо тайвширч байна уу? Надтай ярилцахыг тэгж их хүсэж байвал зөвшөөрөх хүс. Би чинь джентльмен шүү дээ. Домогт аратан одоо минийх гээд харштай ирлээ. Надаас юу хүсэв? Өглөө нэг орилоод, орой нэг орилоод тэгэл болоо. Муу хүн чи эхлээд надад ямар ашигтайг хэлээд. Уучлаарай. Гэхдээ танд өгөх зүйл алга. Гэхдээ та энийг хийвэл би үнэхээр их баярлна. Тийм биз дээ Баангул. Төхөрлөө. Манай хүн бөөн баяр хайр дурлалын боол болох чинь энэ. Би энэ сул талыг чинь ойр ойрхон ашиглах болно. Баангул түнд татагдж байгаа шинж алга чамд мөнхийн ганц би Storm хаан гих хоч өгнөө. Магадгүй чи бүх насаараа ганц би явна. Би ч гэсэн ганц би юм байна. Бид хоёулаа ганц би. Чи юу хийгээд байна? Эн чин ямар дулаах юм бэ? Ллойд Storm хаантай зүрх сэтгэлээрээ холбогдлоо. Сингл байх ийм хэцүү. Ингээд төвөрлөдөд байж байхад нь Грек гих цэрэг ирнэ. Оркууд руу Мегаланиагийн сүрэг дайрсан биднээс тусламж хүсэж байна. Хурдан хөдлөхөд бэлд энэ асуудлыг би шийдэж чадна гэд энэ бол боломж мангасуудыг нэг мөсөнд зайлуулах. Йоо энэ царайг нэр. Тэгэл би унаад явнаа. Нэрээ төрөөн төвөрлөж явахдаа Storm хаан биш Бибонг гэж дуутахаар болцсон. За тэгээд нөгөө тав алхаал орно гэдэг шиг тав үсрээл очиж байгаа юм чинь сүртэй өсөрж ороод та нар баруун зүгт нүүсэн ч хоол хүнс байхгүй. Та нар тэнд хоол болох болно. Гэхдээ Бибонг ганц хусаал баруун хоошо. Тэгээд жижигрэхт нь хойно орк ахлагч ирээд бид дахиж цусан ах トゥ ус биш. Чи биднийг хоёр дахь удаага аварлаа. Бид чамд насан туршдаа үнэнч зүтгэх болно. Ашгүй дээ. Тэгвэл энэ хүлэгт баатруудтай нийлээд элс болон ган угийг сэргээх ажлаа эхлүүлье. Хэсэг хугацааны өмнө Зэрлэг гойн зүүн талаар хилэлдэг Асбахан хаант улс санаатайгаар өвс шатаасны дараа мангасуудын дайралт эхэлсэн. Дайрч байх үед нь оюун ухаантай амьтад хүртэл байсан.
амьтад мегалания гэх төрөл зүйлийн агуу 3 анчин цаас мэт хийсэн одсон үүнийг харсан амьтад бусдаа ингэж хэлсэн. Уулын баруун талд домогт араатан бий. Тэр үүлэнд хөрөм өндөр, сүүл нь хувь сэлэх үүсгэм том, бас хүчрэхэг. Түүний нүд тас харанхуй ангал мэт байлаа. Харин түүний хоёр соёо юу ч тастан хаях мэт. Харин түүнийг удирдах чөтгөрийн нүдэнд тамийн гал дүрлэлцэж байсан. Тэгсэн энд Аспаханы хаанд болсон зүйлийг тайлагнаж байна. Элс болон ган овог Мегантонод ямар ч асуудалгүй хүрсэн. Өөр нэг асуудал байна. Таны хөөн зайлуулсан мангасууд тэд яг хөлийг хамгаалтыг эвдэж байна. Тэд үхтлээ айсан болохоор юу ч хийсэн зогсохгүй байна. Аспаханы хаан бодноо. Мегантоногийн хийсэн хэрэггүй. Гэхдээ тэд ийм олон мангасыг хөөн зайлуулах хүч байхгүй. Өмнө зүгт үнэхээр чөтгөр байгаа гэж юу? Гэж бодож байхад жинхэнэ чөтгөр энд уул шиг өрөө төлж дуусгаж байна. Энд өөрөө хүүтэй байгаа. Хурдхан шиг гарын үсгээ зураад арилж үз. Жигмэд тогомт хоёрыг явсны дараа Барон Ллойдыг тэрвэрч уучлалахгүй Ллойд ч Бароноос тэнийг аваа гэж дуудаж болох уу гэж асуухад мэдэгдэл ирнэ. Шин цол уул шиг өрнөөс ангижруулагч цолны хүч хаанаас ч хамгийн бага хүүтэй зээл гаргана. Ллойд өрөөнөөс гарч хаваартай тааран оркууд аюулгүй байгаа. Мангасууд дайрвал зогсоож чадна. Бас өрөө төлөө дууссан. Ягаад ч юм их тайван байна. Уг нь би их баярлна гэж бодсон. Гэж бодоод өрөөндөө орж ирээд аавыгаа бодон цөрхөрт л уйлна. Хаваар хүртэл гадна нь та эннээс илүүг хүртэх хэрэгтэй гэж бодно. Хэдэн өдрийн дараа Ллойдыг хотоор явхад хүмүүс Ноён Ллойд гэл орилоод байна. Манай хүн ч уурлаад орилоход тэр наашаа харжглаа. Уухай биднийг загнаач Ноён Ллойд, над руу нэг муухай хараач идэргээл бүр од олчжээ бараахан. Ингээд явж байхад Берн хурч ирээд өмнө зүгээс дөрвөсөд ирж байгаа талаар хэлнэ. Зя ингээд бичлэг маань өндөрлөж байна. Дахин нэг удаа донешн хийж тус болсон хүндээ үнэхээр их баярлаж байгаагаа хэлье. Тэгээд түрүүн хэлсэнчлэн 1k лайк 10 минутчтэй. Тэгээд лайк сапа сайн дараад ивэл бичлэг урт болно. Сайн бодоорой. Тэгээд донешн хийж дэмжих болохыг хүсвэл ийшээ хийж сувгтаа дэмжлэг болоорой. Тэгээд түрүүн комент уншсан чинь миний хамрыг битүү юм гэжсэн. Харин тий угаасаа битүү би юм нэг харшилтай байхгүй юу. Тэгээд жоохон ойлгоорой. Тэгээд бас шинэ жил төгөж байгаа учраас ингээд бичлэг маань удах магадлалтай. Гэхдээ та нар маань ингээд суугаад сайн дэмжиж байх юм бол юмыг яаж мэдхөө бичлэгээ урдан түргэн хийх юм бэлүү те. За тэгээд баярлалаа.